Өнөөдөр улсын хурлын чуулганы хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 3 дахь хилцүүлгийг хийлээ. Гэвч хилцүүлгийн үеэр уул уурхайн орлогын үр өгөөж, төсвийн зардлын үр ашиг, инфляцийн бодит төсөөлөл хамгийн их маргааныг дагууллаа. Ялангуяа оюу толгой ногдол ашиг төсөвт бүрэн төвлөрүүлэх, өсөж буй төсвийн зардал иргэдийн амжиргаанд хүрч байгаа эсэх асуудалд улсын хурлын зарим гишүүд шүүмжилтээ хандлаа. 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2027 онд эдийн засгийн өсөлтийг 5.8%, инфляцийг 7% байхаар тооцсон байна. Түүнчлэн төсвийн зардлын дээд хэмжээг 36.4 их найт төгрөг, алдангаыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-тай тэнцвүүлэхээр төлөвлөжээ. Мөн засгийн газрын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тай тэнцвүүлэхээр тусгаад байна. Өнөөдөр Монгол улсын төсөв улс төрд нөлөө бүхий субъект өөрийнхөө тойрог руу юм уу өөрийнхөө салбар руу лобби хийж байгаа. Ингээ харж байхад бол энэ дээр бол улс төрчсөн тодорхой тойргийн эрх ашиг давмгаасан байгаа болохоос биш Монгол улсны үндэсний аюулгүй байдалд зориулагдсан тэр төсөв тийшээгээ чиглэсэн тэр төсвийн хүрээ тийшээгээ чиглэсэн хөгжлийн хөтөлбөр явахгүй байна. Хэрвээ энэ хууль сануулсаар байтал хуулийг давж хуулийн тусгай шаардлага нийцээгүй, их үүсвэр нь тодорхойлогдоогүй, техник эдийн засгийн үндэслэхгүй, хариуцах эзэнгүй, зураг төсөв нь батлагдаагүй, тухайн жил хэрэгжүүлэхийн эрэм шаардлага ороогүй төслүүдийг батлуулах гэж ажиллаж байгаа улсуудыг бол бид нар яа харахгүй хуулийн зөрчилдөөж үзэж шаардлагатай үндсэн хуулийн зэгцэд өгнө. Ингэж бид нар энэ их хурл төсвийн бодлогын санхүүгийн сахилгаттай болно. Хилцүүлгийн үеэр гишүүд төсвийн бодит орлогоос тасарсан төсөөлөл, уул уурхай орлогын үр өгөөж, төсвийн зарлагын үр ашиг асуудлыг хөндлөө. Тухайлбал оюутлогын компанийн энэ оны 5.2 тэрбум Америк долларын ашигаас Монголын талд ногдох 6 их найт төгрөгийн ногдол ашигыг төсөвт төвлөрүүлэх талд анхаарахыг гишүүд санууллаа. Харин нөгөө талаас инфляцийг 2029 онд 5% хүрэх төсөөлөл бодит нөхцөлтийн нийцэх хэсгээд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм а. Мөн төсвийн зардал жилээс жил тэлж байгаач үр өгөөж нь иргэдийн амьдралд хангалттай мэдрэгдэхгүй байгааг гишүүд шүүмжилж байна. Иймд төсөл хөтөлбөрүүдийг эрэмблэх төрийн худалдаа авалтын үр ашиг сайжруулах шаардлагатайг онцлсан юм а. Тэргүүн шадар сайд бол хамгийн их давтагдж байгааг бол их үүсвэр байхгүй. Биднэрт шинэ юм хэрэгтэй байна. Би танд нэг шинэ гаргалгаа хэлж өгье. 2026 онд энэ онд шүү. Оюу толгой төсөл дэлхийн одоо хамгийн алдартай Morgan Stanley банкны судалгаагаар энэ онд 5.2 тэрбум долларын ашигтай ажиллана. Энэ бол 18 их найт төгрөгийн зардлаасаад ашигтай ажиллана гэдэг ийм тооцоол 3 сарын өмнө гаргасан. Энэ 18 их найт төгрөгийн оюу толгоон 26 онд авах ашигын 34% нь бол 6 их найт төгрөг байхгүй юу? Мэдээ 6 их найт гэдэг чинь их хөрөнгө. Зөвхөн 27 оны хөрөнгө оруулах болцоо 2.2 их найт байна шүү дээ. Тэрнээс одоо 3 дахин их болцоо байна гэсэн үг та ярьж байна. Мэдээж энэ хэмжээнд одоо эдийн засаг нийгмийн тулгамдсан маш олон асуудлыг шийдэх болцоо энд бол байгаа. Гэхдээ энэ үсэж байгаа жилийн ашиг шууд Монгол улс 34-ыг авах ёстой гэж үзэж болохгүй гэдгийг бол би өөрөө сайн мэдэж байна. Өнөөдөр энэ ард иргэдийн татвараас босч байгаа энэ төсвийг бид нар хамгийн том юунд нь зарцуулах ёстой юм бэ? Тулгамдаад байгаа асуудал өөрөө хүнсний инфляц мөн биз дээ. Талхны үн, махны үн, өрхийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд амин тулсан асуудлууд байна. Энэ иргэдийн хоол хүнс өрхийн орлогыг дотоодын үйлдвэрлэл шууд нөлөөлөх саналыг нь хойш тавьчихад үр дүн нь одоо шууд мэдэгдэхгүй, ард иргэдэд мэдэгдэхгүй байгаа өндөр үнэтэй барилга байгууламжийн төслүүдийг төсвөө санхүүжүүлэх нь өөрөө зөв юм уу? Улсын төсөв яагаад дампуураад байгаа вэ? 24 онд зүгээр явж ирсэн төсөв дээр 3 их найт төгрөгийн зарлага шууд нэмэл, орлого маань нэмэгдэж чинь зарлага нэмнэ гээл ингээл эн чинь одоо та нарт өнөөдөр амар хүнд ачаа болцсон л явж байгаа улс орон даяар. Төсвийн хүрээн дээр бид нар юун зарах асуудал ярих яагаад болцоо байхгүй. Боломжгүй шүү дээ. Орлого маань энэ байна, зардлага энэ байна. Зардал ерөөсөө нэмэгдээгүй. Зардал одоо төсвийн одоо суур зардлага биш дээ. 37% хүрж ирсэн. Одоо хараад та ингээ харвал бид эх онд 28.4, 28 онд 27.4, 29 онд 26.1 буюу энэ эзэн засгийн төрийн оролцоог багасгах гэдэгт бодлого барьж байгаа. Аль болох төрийн зардлыг багасгах нь энэгээрээ хувийн орон зайгийн тэлн бизнест
боломжийг үүсгэнэ. Эдийн засгт оролцож байгаа төрөмч компаниуд оролцоог багасгах нь, нэгтгэх нь, цөөлн татан буулгах. Эрдэс Монголын том системийн компаниасаа дуусглаа. За Эрдэс Монголын харайнд байсан 10 том аж ахуйн нэгжийг татан буулгалж байна. За нийлүүлэх процессуудыг тасралтгүй хийж байна. 110 гаруй хууль өөрчлөгдөхөөр бид төсөл босруулж байгаа. Ингэж эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол одоо байгаа манай эдийн засгийн чадах бол дээд түвшиндээ хүрсэ. Эдийн засгаа л тэлэх. Тэгэхэд бол хөрөнгө оруулалтыг татах, таатай орчин үүсгэх нь л одоо засгийн тэргүүлэх зорилт. Иймд төсвийн орлогын бодит их өсвөр, зарлагын үр ашиг, уул уурхай орлогын хуваарлалт, инфляцийн төсөөлөл зэрэг асуудлыг наривчлан томилох шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийг дөрөвт хэлэлцүүлэх бэлтгүүлэхээр төсвийн болон эдийн засгийн байнгын ороонд шилжүүллээ.